Тариасанчдад голдуу охиолддог халдвар өвчин хачиг халдвар өвчин юм. Энэ халдвар өвчин намгархав орчны усмаас ариасангийн албан ажил их ариасанчид өрөх магадлал өндөр байдаг. Хачиг халдварладаг эрдийн халдвар өвчинд хижиг болон хүнд халуурсан ромбоцопен хам шинж орно. Тэр дундаас цуцгамшийн өвчин нь 10 сараас 12 сарын хооронд их илэрдэг халдвар өвчин юм. Гин халуурах чихүүц, олгоо өвдөх, булчин өвдөх, ханиах, бөөлжих зэрэг шин жимдгүүд илэрдэг бөгөөд эдгээр шин жимдгүүд ерөнхийдөө хачханд хазуусны дараа нэг 3-7 хоногийн доор илэрдэг. Хачигны агуултай маш жижиг уус амархан одорхойлох боломжгүй. Гэсэн хэдий ч хачханд хазуусвал хазууссан газар шарх үүсч 2-3-7 хоногийн дараа хараа үлддэг. Хар авны хэмжээ нь эрхий хурууны өндөгнөөс сомгүй бөгөөд нүдээр харахад мэдэгдэхүйц байдаг. Иймээс энэ хар ав нь цуцгамшийн өвчнийг онцлоход маш чухал хүчин зүйл болно. Дараа нь хүнд хэлбэрийн халуурлаа ромбоцопен хам шинж буюу 9 сараас 10 сарын хооронд ихэвчлэн илэрдэг. Гэхдээ сүүлийн үед хавар, зуны улиралч мөн илэрдэг болсон уус өвлөөс бусад бүх улиралт болгоомжтой байх хэрэгэ. Нууц үеийн хугацаанд 4-10 хоног бөгөөд эхний үед халуурч, доор муухайрах, бөөлжих, гүйлгэх, хоолны дуршил буурах зэрэг хоол боловсруулах шин жимдгүүд голчлон илэрдэг. Хачигны хэмжээ нь 2 сум орчим бөгөөд хазах хугацаа нь 1-7 хоног орчим удаан байдаг уус биед хачиг наалтсан эсхийг шалгаж арилгах нь халдвар авах магадлалыг бууруулна. Хачиг халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэхийн хамгийн найдварын арга бол хачиг наалтуулахгүй, хазуулахаас зайлсхийх юм. Ингийн улд ариалгын ажлын үеэр арьсан дүрхийг багасгах хувцас өмсөх ёстой. Малгай хүзүүний алчуур ур ханцай өмд цамц, бээлийн оймс гуул өмсөг. Гол нь ханцай болон шагаага чангалж уях юм. Мөн газар ариасангийн ажлын өмнө хачигнаас хамгаалах бодисыг хангалаа шүрших нь чухал. Бүээгдэхүүний үйлчлэх хугацааг шалгаж одорхой давамжаагаар шүршинэ. Тариасангийн ажил хийж байхдаа завсарлагын үеэр шалан дээр суухаас илүүэ дэвсгэр хэрэглэх нь зүйе. Ажил дууссаны дараа ажлын хувцас устд нь угааж өршүүр болон усанд орох хэрэгэ. Усанд орохдоо хачиг хазуулсан хар ав шарх байгаа эсхийг сайр шалгаарай.